нэг аргачлал дээр ерөөсө тогтож чадахгүй. Жоохон алдагдлал хүлээгээд ирэхээр байж байгаа аргачлалаас олоод өөр аргачлал хайгаад. За арга барилуудын хувьд ярих юм бол техник шинжилгээний дотор зөндөө ашигтай аргачлалууд байна тийм. Миний мэдхээр илүү сайн аргачлал болоод ирэхээр илүү энгийн байгаад. Аль болох төвөгтэй биш, ойлгомжтой. Дээр нь ямар ч хүн хийгээд ойлгоод хараад одоо sport resistance гэдэг ч юм уу, trend line гэдэг ч юм уу тийм. Өөр юу гэдгийг давын онол тийм. Жишээлбэл энэ мэдчлэн зөндөө ашигтай аргачлалууд байгаад. Бид нар өөрсдөө яагаад юм гэхээр бид нар 1-2 удаа туршиж үзээд нэг хэд хэрэгжилж үзээд нөгөөх нь ажиллахаа болоод алдагдaltaй үе энэ чинь магадлалын онол учраас мэдээж зарим ашигтай зарим алдагдaltaй үе байгаа тийм. Алдагдaltaй үеүүдээр нь ашигаа юу гэдэг алдагдлаа хүлээж чадахгүй мөнгө алдангуудаа өөрлөгөө биш аргачлал руугаа чихээд байгаа байхгүй. Энэ аргачлал чинь болохгүй байна. Би тэгээ дахиад нэг хайгаад болно. Тэгээд хүн бодоод ирэхээр яах вэ гэхээр илүү төвөгтэй аргачлал байж илүү өндөр ашигтай гэж бодоод байгаа. Илүү төвөгтэй байх гэсэн хүн сороход хэцүү тийм. Хүн сороход хэцүү учраас энэ чинь илүү өндөр магадлалтай байх гээл тэгэл цаашаага ингээд яваад байна. Явж байгаад хамгийн сүүлдээ юун дээр дуусах вэ гэхээр нөгөө дан гарах хэрэгс ч юм уу юу гэдгийг те нэг юм сонин байдаг үгүй ажилдаг үгүй мэдэгддэггүй юм шинжилгээнд очиад дуусаад тэгээд тэр нь мэдээж тийм төвөгтэй юм энгийн имийг ажилуулж чадахгүй байгаа хүн ч одоо яаж төвөгтэй имийг ажилуулах вэ? Тэгэхээр илүү аргачлал гэхээс илүүтэйгээр тэр тухайн хүн тэр нөгөө аргачлалыг ажилуулж чадахгүй юу дээр л тулгуурлах хэрэгтэй гэж бодод.